Дэлхийн монголчуудын эмжээл радио 88.3-ыг сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 өнөө бүрийн Даваас баасан гарагт 8 цаг 10 минутанд танд хүрдэг мэдлэг гэж мэнэнгийн талаараа та мэдхүүн нэвтрүүлгийн баасан гарагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Та мэдхүүн нэвтрүүлгийг радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Аргун болон цэцэг нар хамтран хүргэж байна. За найруулагчаар Чимбот ажиллаж байна. Өнөөдрийн манай та мэдхүүн нэвтрүүлэгтээ за би эндээс нэгдгий. Өвдөст барахшуун болон арга бэлэг гэр бүл төвтэй арга бэлэг хотхон болон өвдөс барахшуун өтгөрүүлсэн барахшуун хамтран ажиллаж байна. За манай эфирийн утас 77 77 38 83 77 77 88 За өнөөдрийн баасан гарагийн дугаар бол онцгой дүрмээр явагддаг. Та 3 энгийн өдрүүдэд 3 асуултанд хариулаад ялгч болдог бол өнөөдөр та хэдэн ч асуултанд хариулах боломжтой. За ийхүү хамгийн олон асуултанд хариулсан сонсогч ганц хүнийг тодруулна. За хэрвээ оноо тэнцэх юм бол эхэлж холбогдсныг бид нар тодруулнаа. За тийм ч учраас бид нар бас цэцэг бид хоёр нэлийн хүнд асуултууд бэлдсэн байгаа. Өнөөдрийн оролцогчдын эхний сонсогч бүгдээ удахгүй авъя. За эхний сонсогч те. Эхний сонсогч авъя. Та залгахаас өмнө хамгийн гол нь нэрээ хойно байгаа дуу шууга бас сайн бодоорой. Шууд утсаараа яриарай. За дээрэс нь орж ирэнгүүтээ шууд нэрээ хэлээрэй. 80 60 байна уу? Өглөөний мэнд хинтэй холбогдсон бай. Та таван бүгд байна уу? Өглөөний мэнд. Харин тийм байна тий. За баярлалаа. За юу нэлээд хүнд асуултуудаар өнөөдөр дагнаж байгаа. Эхний асуулт ийм асуулт байна. Саранд хамгийн ойр уулын нэр юу вэ гэсэн байна? Цаг явсан. Юунд хамгийн ойр? Саранд хамгийн ойр. Тэр Фужи уул байлгүй. Фужи уул. За биш юм байна. Өдрөөсөө хамруулаарай. За. Ихэнх хүмүүс Эверест гэж бодож магадгүй. Эверестээс ойрхон уул бол бас байдаг юм байлаа. Тэр одоо юу бүгдээрээ асууж байгаа тийм. Одоо уулыг бол бүгдээрээ асууж байна. За дараагийн сонсогчоо бүгдээрээ авцгаая. 77 38 83 шүү. Байна уу? Байна уу? За тасарчих шиг боллоо. За манайх 77 38 83 77 88 30. За энэ экватор хавьд байдаг уулыг бүгдээр асууж байгаа. 86 63 байна уу? 63 байна уу? За тасраад байна. За энэ техникийн алдаа байна уу үгүй юу? Манайхан бас комментээр бичээрэй. Тасраад байна. Миний харахаар. За хүмүүстэй ингээд холбогдонгуудаа таслаад байна гэж бол байхгүй л үү те. 88 28 байна уу? Өглөөний цаан байна уу? Өглөөний байна уу? За ийм асуултан дээр явж байна. Саранд хамгийн ойр уулын нэр юу вэ гэсэн байна? Нөгөө экваторт байдаг гэдэг үл юу лээ. За тэр яг мөн байна. Чимбаразо л үү? Чимбаразо. Янз. За дараагийн асуулт. Австралийн ноён ориглыг юу гэдэг вэ гэсэн байна? Цаг явсан. Австралийн ноён оригл. Цаг явж байна. За нөгөө 3 2 Маунт Косчуц аа үлэн. Уг нь байгаад байна да. Мөн үү? Ер нь яг КС-гэр хэлэх нь бол их юм байна. Косчуцко гэдэг үл юу гэдэж байна. Ямар ч яав. За студид нэрээс асуудалтай байгаа. Косиоско гэж нэрлэдэг юм байна. Косиоско бол далайн түвшнээс 2200 м дүндэр байдаг. Австрали төв хамгийн өндөр уул нь юм байна. Дараагийн асуулт цэг өнөрхөл юм байна шүү дээ. Байгальд хамгийн түгээмэл байдаг ураны изотоп нь юу вэ гэсэн байна. За ураны 3 төрлийн изотоп байдаг. Хамгийн түгээмэл байдаг нь чинь 230 гэдэг бүгд нэг дугаартай изотопууд нь. Тэр изотопын дугаарыг хэлэх нь цаг явсан. Нийт байгальд байдаг изотопуудаас ураны изотоп 99% нь ийм изотоп байдаг гэсэн байна. 238 гэдэг л үү? Вау. Тарихын нэг сонсон санагдчих. За 3 асуулт нариулсан байна. Пегдүү уулаас их авч Хятад хойд солонгос Оросын хилийн дагуу урсан Япон тэнгис буюу зүүн тэнгис цутгадаг голыг юу гэж нэрлэдэг вэ гэсэн байна. Цаг явсан. Аачин. Юу лээ нэг сананд орохгүй байна да. Юу л. Толохгүй шүү. Цаг тассан байна. 3
2. Амноор гол гэж хэлээд унуус. Анноор биш юм байна. Хаалбагцсан хангуулаарэ. Гэтэ 3 айгүй хүн асуултанд За маш хүн асуулт. Нөгөөх нь байсан бай. За. За холбогдсон баярлаа. Өдрөө сайн хангуулаарэ. Нөгөө алдартай гол байсан байна. За. За. Жаахан хангалттай шиг үү те. За гэхдээ мөнх чаргал 3 асуултанд хариулаад инхүү одоо тэргүүлж эхэллээ тэмцээнийг. За тэмцээн гэж нэрлэж байгаа шүү. Яг тэгэхээр өнөөдөр бүгдээрээ хамгийн олон асуултанд хариулсан хүнийг шалгуулах боломжтой. Яг гэвэл 3 асуултаар хязгаарлахгүй та хэдэн ч асуултанд хариулах боломжтой ийм асуултанд орж ирж байна. 77 87 38 83 77 77 88 30 их суусны дугаарлаа холбогдно. За, Пэгдүү уулаас их авч хятад хойд солонгос хөлийн дагуу уурсдаг энэ гол Монгол нэртэй гэд хэлэхэд болно. За, ингээд би нэг төхүүлье. Төхүүлчлээ. 91.5 байна уу? 91.5 байна уу? Алло, Өглөөний мэндэ. За, ийм асуултан дээр орж ил. Пэгдүү уулаас их авч хятад хойд солонгос Оросын хөлийн дагуу уурсан Япон тэнгис буюу зүүн тэнгис сутгадаг голыг юу гэж нэрлэдэг вэ? За явсан. Пэгдүү болоо гэж солон. Хаад солонгосоор юу юм бэ? Цаг дууссан 3 2 1. За, холбогдсон баярлалаа. холбогдсон баярлалаа. За хариултыг сонсож байгаарай. За энэ асуулт одоо 3 дахь хүн авах юм байна. Ямар ч гэсэн монголоор нь бас нэрлээд байдаг гэдэг төгүүлж өглөө. Нилийн алдартай гол би зөвөр түрүүн мөнх чаргал хэлсэн шүү дээ. Нөөдгнээс юм байна. Комент хийсэн ба штэ. Энэ гол өгний ихэндээ санаанд орсон л да ягаад тэрийг хэлсэнгүү вэ гинэ. За дараагийн сонсогч 9967 байна уу? Өглөөний жижиггүй алзаар. Өглөөний мэндэ. Жижиггүй алзаа. За жижиггүй алз өнөөдөр хэдэн ч асуултанд хариулж болж байгаа бэлэн үү? За. За. 44 ба 2-ын ноог дугаар хэд вэ? Цаг яасан? За, 22. 22. Баяр уу. За энэ асуултыг асуугаад хариулт авч чадаагүй гэрийн даалгавраа хийсэн гэж найдаж байна. Сүхбаатар аймгийн төвийг юу гэдэг вэ? Цаг яасан? За, Сүхбаатар аймгийн төв гэрийн даалгавраа хийсэн үү? Сүхбаатар гэж зүүн талд байдаг аймаг 3 2 1. За холбогдсон хэлсэн баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй хүн алзаа. өдөр сайхан өнгөрүүлээрэй. За. За одоо жинкнээсээ зуугаад манай хүн алс гэрийн даалгавраа хийх байх. 8865 байна уу? Өглөөний мэндэ байна уу? Өглөөний мэндэ. За энэ 3 дахь хүн ийм асуултан дээр орж ирсэн. Пэгдүү уулаас их авч хятад хойд солонгос Оросын хөлийн дагуу урсан Япон тэнгис буюу зүүн тэнгис сутгадаг голыг юу гэж нэрлэдэг вэ? Цаг яасан? Пэгдүү энэ хойд солонгос гэхээр түмэн гол юм болов уу? Түмэн гол. Баяр үгүй. Түмэн гол шүү дээ. За дараагийн асуулт. Ардын Тэ засаг хооронд байдаг те. тэглгүй яах вэ? Ардын засаг байгуулагдсанаас хойш анхны наадамд хин гэдэг бүхт хөрвүүлсэн бэ? Цаг яасан? Анхны наадамд 21 оны наадам гэсэн үг. 25 ардын засаг байгуулагдаад яг анхны наадам 25 оноос тоолж ирсэн мөлий. 25 оног. Тийм үү. За. Юу багцаал дээ ванда авраг юм болов уу? Вандан биш ээ. За холбогдсон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За. За хариултыг мэдж байгаа хүмүүс комент хийж байгаарай. Бид хоёр хамтран ажиллаж танилцуулнаа. Монос хүнсний овдос төтгөрүүлсэн бараг шун хамтран ажиллаж байна. За 100 цаг ирлээ харшлын үйлдвэрлэж гисэн дагаад ирлээ. Тэгэхээр харшил юу нь юунаас болоод идэв гэхээр ихэвчлэн дархлаа унснаас болдог тийм ээ. Дархлаагаа дэмжиж харшлаас өрсөн сэргийлэхийг хүсэж байх юм бол та бараг шууныг хэрэглэх хэрэгтэй. Өвдөст бараг шуун гэд. Энэ нөгөө бид нэр вака суугаад идэг шүү дээ тий. Яг тэрэн шиг юм гоё уухад хялбар шилэн байдлаар савлцсан байлээ монсынхон. За тэгэхээр хүн эрүүл байхын тулд эдис нөхөн төлжиж дархлаа сайтай эрүүл чирэг үргэл залуу мэд биологийн үйл явц талсалталгүй сайн явагдаж байхын тулд өдөр тутам хоол хүнсээрээ 60 орчим эрдэс бодис авч байх шаардлагатай тийм ээ. За эдгээрээс 40 гаруй буюу макро, микро эрдэс бодис олон төрлийн амин дэм, амин хүчил, фермент болон органик нийтлүүдийг бараг шун агуулж яадаг. За энэ бол дорны одоо алдартай юм тийм ялцгүй. Одоо маш алдартайгаас нь жишээлбэл 3-ыг дурдж өгье л да яг ямар идэрхтэн сайн байна гэхээр элэг өөр цөсийг
гэх мэтчлэн ер нь бол бүх төрлийн өвчний өрөвслийг дарахад аягүй сайн тусалдаг. EDC нөхөн төлжилтийг эрчимжүүлнэ. За мөн ясны хугаалт бэртэнгийн эдгэрлийг түргэхэд маш сайн дэмжлэг үзүүлдэг гэсэн байгаа энэ. За нэгэн одоо комент сэтгэл уншиж өгье. Бараг шүүн бол гайхалтай юм. Эрдэмтдийн судалснаар хоол хүнснээс авч чадахгүй бүх төрлийн амин хүчил байдаг. Хотоодны сөөргөд их зүгээр бас ясанд сайн. Би 55 настай. Аав ээж байнга хэргэлдэг. Ээж 94 настай. Өвдөг үе мөч өвддөггүй бараг шууны аж тус юм шүү гэсэн байна. Тэгэхээр ингээд өндөр настай хүмүүстэй юу бэлгэлэх вэ гэж бодоод идэг. Бэлгэн дөгөл бас айгүй зүгээр ааз. Чи нэг олон таваар нь олон ширхэг нь авчих штэ тийм ээ. Яг ингээ гой зориултын бэлгэний сав баглаа бодолтой байгаа. За тэгэхээр бид нар энэ өвтөрүүлсэн өвдөс гэдэг бараг шууныг Монсын бүх эмийн сан болон бусад бүх эмийн сангаас судалдаж авах боломжтой. Бас 1818-83 дугаарт холбогдоод хургуулээд авах боломжтой. За тэгэхээр Monos Foods гэдэг та бүхэн Facebook-оос хайвал албан ёсны пэйж нэгээ та бүхэн лайктараа дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. 8853 тэг 899 8040 8018 гэдэг дугаар руу залгаарай. За мөн 1818 83 дугаард холбогдоод хургуулж авах боломжтой гэстэй. Манай нэвтрүүлэгтээ Monos Foods-ийн өвдөст өтөрүүлсэн бараг шуун хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дараагийн сонсогч бүгдээ авцгаая. 99 байна уу? Өглөөний минь арим болдог. Өглөөний минь дээ. Өглөөний минь арим болдоо. За. Ардын засаг байгуулагдсанаас хойш анхны наадамд хин гэдэг бүх төрүүлсэн бай гэсэн байна. Цаг явсан. Сандан авраг юм болоо. Сандан авраг. Баяр хүргэе. Анхны наадамд төрүүлж ирсэн юм байна. За. Дараагийн асуулт манай галактикийн гол турш хар нүхийг юу гэж нэрлэдэг вэ гэсэн байна. Цаг явсан. Sagittarius. Sagittarius ямар янзын нарийн юм бэ? Энийг бол арим бол гаргахгүй мэднэ л дээ. За, 3 дахь асуулт бүх цаг үеийн Олимпийн нийт медалийн тоогоор нэгт Америкийн нэгдсэн улс ордог юм байна. 2 зөвлөлт холбоот улс ордог бол 3-т ямар улс явж байгаа вэ? Цаг явсан. За. Цаг явж байна. За, хятад юм болоо. Хятад биш байна. Холбогдсон баярлаа. За өдрийн сайхан өнгөрүүлээрэй. За. 2 асуулт За байсан. 2 асуултоо тий. Ингээд 2 асуултанд хариулсан юм байна. Дараагийн сонсогч 80 байна уу? Өглөөний минь тоолж байна. Өглөөний мэндэ. Минь. За. Хүн алз ийм асуултан дээр бүгдээр явж байгаа. Бүх цаг үеийн Олимпийн нийт медалийн тоогоор нэгт Америкийн нэгдсэн улс, 2 зөвлөлт холбоот улс бичигддэг бол 3-т ямар улс бичигдэж байгаа вэ гэсэн байна. Цаг явсан. Хятад гэд унсан те сая. За, ямар л юм бол. Томоохон улсуудаас л байна. Хамаахан улсууд байгаа. За Америкийн нэгдсэн улс бол 3,000 медальтай. Нөгөө нэг Германч нэг хэсэг хоёр шалсан гэдэг хоёуланг нийлүүлээд байгаа болохоо. Юу гэсэн үг лээ? Нөгөө баруун Герман, зүүн Герман хоёрыг тусад нь авч үзэхгүй те. Нийтд нь үзэхгүй. Тусад нь авч үзсэн Германаар Герман уу таны хариулт? Тэг Герман. Герман гэсэн бол зөв юм байна. Нийтээр нь авч үзвэл авал энэ хамгийн олон буюу 1800 медальтайгаар 1854 медаль юм. За энэ дотор өвлийн олимп болон юуны зуны олимпийг нь цуг оруулаад 3 бичигддэг юм болсон байна. Дараагийн асуулт. За энэ биологтой холбоотой асуулт орж ирсэн байна. Нийллээ нарийн. За ДНХ-гийн дараа 4 нуклеотид явдаг. Эднес ч хоорондоо хоршдог тийм. За нэг нь заавал нэг нь нөгөө талтай гардаг. Аденинтай аль нуклеотид хоршдог вэ гэсэн байна. Цаг явсан. Аденин. За ер нь давтаад хэлэхэд аденин, цитозин, гуанин, тимин гэдэг 4 төрлийн нуклеотид байдаг. байдаг. Нэг нь юу байдаг лээ? Аденинтай аль нь хоршдог вэ? 3. Цитозин. Цитозин биш байна. Холбогдсон баярлаа. Баярлалаа. Баярлалаа. Өдрийн сайхан өнгөрүүлээрэй. За өнөөдөр чинь яг онцгойлоод маш нэлийн хүнд асуултуудыг албаар оруулж ирж байгаа. За зарим одоо ийм асуултанд бол хүмүүс үнэхээр нарийн асуултуудыг гайхуулж байна те. 96 70 байна уу? Сайн байна уу? За энэтэй холбогдсон байна. Их бат. Их бат. За их бата. За ийм асуултаар явж байна. Аденинтай ямар нуклеотид хоршдог вэ гэсэн байна. Цаг явсан. За 5 нуклеотидыг нэрлэх юм бол цитозин, гуанин, аденин, тимин. Би зөв нөгөө асуулт өөрөөр ярьчих. Тэр нэрлэхтэй санал хүсэлтэй холбоотой юм уу?
Манай энэ асуулт хариултыг ер нь зарим хүмүүс хиймэл оюун ухаанаар шууд сонсож хариулж өгөөд байна. Тэгж ажилладаг. Мэдгүй бид нар тэрийг бол мэдэхгүй шүү дээ. Мэдгүй бит хоёр одоо талтыг харддаг юм чинь тэрийг мэдэх боломжгүй. Тэгээ дээрэс нь 10 секундтэй багтаад хариултаа хэлж ивэл одоо тэр хүний хурд нь тийм байна гэж үзэл авдаг шүү дээ. За та энэ асуултанд хариулах уу эсвэл ингэж болцсон уу? Би сая сонссон гэдэг болсон. За холбогдсон ярьлаа. За би бол ингэж бодож байна. Манай оролцогчд үнэхээр гайхалтай. Хэцүү асуултууданд хариулж байгаа. За итгэхэд би ч гэсэн итгэхэд бэрх тийм мундаг асуултанд хариулж байгаа хүмүүс бол үнэхээр байна. Тэгээд яалтчгүй. Ийм хүмүүс бол мэдхийг хариулж байгаа гэж бодож байна. 8518 байна уу? Өглөөний дэрэг амбаа байна. Өглөөний мэндэ. 3 хүн болчихоо яач юм. За одоо баг 3 хүн болчихлоо шүү. За Тэр хэлэх гэж үцхүү те. За тэгэл та. Цаг явсан. За тэр Тамийн Гуаны хоёрын нэгийг хэлээд багш. Би Тамийн гэж бодоод байна. Тимийн. Адинийн бол Тимийн харшдаг тийм. Дараагийн асуулт Агуу Александр хэдэн наснда таалалт өгсөн болоо? Энэ ч их айгу залуудаа насарсан шүү. Цаг явсан. Наад Хөрсөн мөлөө хүрээгүй л за. Яа. Тэгвэл жоохон юм байна. Нарийн хэлэх нь. За чи бүр хэдэн сарын хэдэн дэрс бүх юм байгаа байна. 3. За одоо буудна. За. За 30. Ай. За. Зүрсэн үү. За. 30 настайд бол дэлхийг эзэлж исэн юм байна. За бүгдийг нэгтгэсэн байсан юм байна. Холбогдсон баярлаа. За. Яг харахгүй аврагуудын чансаа харагдаж байна л гэсэн байна. Тэгээл одоо жишээлбэл асуунгууд шууд ингээд хариулт ороод ирж ачшээтэй тий. Мундаг та. За 99-ийг 2 байна уу? Байна уу? Өглөөний мэнд ирэхээс байна. Өглөөний мэндэ. За сайхан амарсан уу? Сайхан. За хэдүүл ийм асуултан дээр явж байгаа. Сүхбаатарын аймгийн төвийг юу гэдэм бол? Цаг явсан. Ирэхээс хэдэн настай байлээ? 10 настай. Цаг 10 туссан настай, байна. 3 2 2 хөлбөр байхгүй юу те? 1. За холбогдсон баярлаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За энэ Сүхбаатар төвийн Сүхбаатар аймгийн төвчин 2 хүүхдийг аваа явчлаа. Өмнө нь бас 2 3 хүүхд аваа гэсэн. Энэ юу нэг айгүй хүнд асуулт юм шиг байна. Тэр шууд хариултыг авах уу? За одоо 3 дахь дээр нь За одоо дараагийн дээр угаас автоматар хариултыг өгөх эрхийг нь өгнө. За энэ хооронд би дэмжин ажиллагчдад танилцуулдаг юм. Манай нэвтрүүлэг Гиг Нүүжүүлчин дэмжин ажиллаж байна. Нүүжүүлчин турс компани Хайнаан арлын Санья хот руу лав гараг бүр шууд нислэгтэй аялыг хамгийн хямдаар зохион байгуулж байгаа юм байна. 5 цаг нисээд Санья хотын 5 удаа резорт буудалд амарч, далайн усан спорт, Атлантис парк, Ширэнгэн ойн аялал гээд хамгийн хөгжилтэй хөтөлбөрөөр аялна. Хүүхдийн амралт зориулсан нислэгийн тэз аяллаа үндэ хямдрал зарсан байгаа юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Нүүжүүлчин турс Facebook хуудаснаас за мөн 70 10 94 техник гэдэг дугаараас аваарай. Манай нэвтрүүлгийг Нүүжүүлчин турс компани дэмжиж ажиллаа баярлалаа. Баярлалаа. За та мэдгүй нэвтрүүлэг үргэлжлэж байна. Бүгд Дараагийн чансааг шалгадаг айхтар өдөр шүү дээ. 99 92 байна уу? Өглөөний мэнд ирэх байна. Өглөөний мэндэ. За. Агуу Александр Македоно 32 наснда таалагдсан. 32 наснда таалалт өгсөжсэн юм байна. Дараагийн асуулт. Ямар галын үед дэлхийн түүхэнд хамгийн аимшигт галуу юу болсон бэ? Үүнийг их үхэл гэж нэрлэдэг байдаг. За их үхэл ямар галын үед болсон бэ? Цаг явсан. Тэр нэг хөчл төрөгчийн гол ямар гол нэг хитэн гал байгаа шүү дээ. Өмнө асууж ирсэн ба. Энэ бас өмнө иржсэн байж магадгүй. За хамгийн амьд бичлэг бүгд устсан гэдсэн шүү дээ. Амьд баятууд 95%, 95-99% устсан гэж ярьдаг. 3 2 Цэтрийн галуу малуу гэх юм. За холбогдсон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За хөчл төрөгч нь устсан гэдэг. За. За энэ би өөрөө яг хэлж гээ. Чимээгүй. Great Dying буюу их үхэл гэж нэрлэдэг. За бид нар бол хамгийн хүчтэй галуу юултыг бол юурийн галуу юулт гэж бодоод байдаг. Үгүй. Энээс аимшигт галуу юул болж исэн. 80 45 байна уу? Хин бэ? Байна уу? Хинтэй холбогдсон бэ? Жижигхэн нэмэр байна. Жижигхэн хүмүүс сайхан амарсан. Яасан юу байх юм? Дуун сайн сонсогдохгүй байна. За. За. Шууд хариултаа авч болно шүү. Гэхдээ хэлж болно. Сүхбаатарын аймгийн төвийг юу гэдэг вэ?
Хариултаа. За, хариулт нь бол баруун урт гэдгээ. Баруун урт гэдэг тийм. За, жижигхэн төмөр хүнээсээ эхний асуултыг асууя. 12 жилийн 8 дахь амтан ямар амтан бэ? Гяс тоолоорой. Цаг явсан. Бич биш ээ. За, халуусны баярлалаа. Өдрөө сайхан өнгөрөөрэй. За, ханиад дурдсан байж магадгүй л юм шиг сонсогдлоо. Ер нь гадуур ханиад байж магадгүй те. Нилээн сол сонсогдож байна. За, манай эфирийн үс 77 38 83 77 88 30 би галбийнхаа нэрийг хэлчих гээд байх юм аа. 89 шин зураг. Шилэн хэлж байна уу? Энэ өглөөний минь найдмад байна уу? Өглөөний мэндэ. За. Ямар галуун үе дэлхийн түүхэнд хамгийн аимшигт галуу юулал буюу их хөвгөл болсон бай. Цаг явсан. За хөө юурийн галуу, цэрдийн галуу хоёр. Юу вэ? Сан нэртэй. Цаг дууссан байна. За би төхүүлж өгье 251 сая жилийн өмнө болж исэн гэдэг юм байна. 251 сая. За яг нэрнээс харж өгдөг ямар нэртэй. за холбогдсон баярлаа. За, энэ одоо 3 дахь нь уу? 3 дахь хүн юм байна. 86 11 байна уу? Өглөөний минь байна сайхан амарсан уу? Өглөөний мэндэ. байна. За 3 дахь хүн хариултаа 3 дахь хүн шууд хариулт авч болно. Ямар галуун үе дэлхийн түүхэнд хамгийн аимшиг галуу малууд байдаг үгүй лөө. усан галуу гэж аахгүй юм байна. За энэ бол Перм Триасгийн галуу юулт. За Пермийн галуу юулт гэж ерөнхийдөө нэрлэдэг юм байна. Пермийн галуу юултад дэлхийн нийт амьтны 95-аас 90% устж исэн байна. Эхний асуулт. Пи тооны цэгийн дараах 3 дахь орныг нэрлэсэн байна. Цаг явсан. За эхний хоёр нь 1 4 314 байдаг. Энэний дараагийн тоо ямар тоо вэ? Цэгийн дараах 3 дахь орон гэсэн тийм. Тийм. Цаг дууссан байна. 3 хийнэ шүү дээ. 2 За яста хариулт таа. За холбоосон Баярлалаа. байлаа. Өдрөө сайхан өнгөрөөрэй. За дараагийн сонсогч 96 тэг байна уу? Байна. За Өглөөний өглөөний минь хинтээ холбогдсон бай. Өглөөний минь өгөрдлөгөө гүрсэд байна. Үгэр толгойг үрсэд. Гүрсэд. За За, Пи тооны цэгийн дараах 3 дахь орон юу вэ гэсэн байна. За нэгдэх нь бол 1 байдаг, хоёр дахь нь бол 4 байдаг, гурав дахь нь юу вэ? За явсан. Ямар тооны дараа гэсэн бэ? Пи тоо Пи тоо. 314. 314 40. 6 юм болов уу? 6 биш биш юм байна. байна. Холбоосон Холбогдсон баярлалаа. байлаа. Өдрөө сайхан өнгөрөөрэй. За, 3 дахь За хүн 3 дахь хүнээ бас авах юм байна. 89 11 байна уу? Өглөөний минь яна. Өглөөний минь дээ. За Пи тооны цэгийн дараах 3 дахь орон юу вэ гэсэн байна. Цаг явсан. Нэг байдаг хас. Нэг 1 байдаг юм байдаг. байна. За 314. За тэгээд 314 159 гэж явдаг юм байна те. Дараагийн асуулт. Наполеоны эсрэг хэдэн удаа улс орнууд эвсэл байгуулж дайцсан бэ гэдэг. За Наполеоны дайнуудыг эвслийн дайн гэж нэрлэдэг, coalition дайн гэж нэрлэдэг. Нийтдээ Европын бусад улсууд, Австри болон англичууд нэлээд олон удаа эвсэл байгуулсан байдаг юм. Нийт тоон холны хэдэн цаг явсан. Наполеон тэцсэн юм да. Хайда. Дөрөв одоо юм лөө. 4 биш юм байна. Холбоосон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрөөрэй. За. За бид хоёр энэ асуултуудаа бэлдэж явахдаа ер нь нэлээд Чанга. албаар үнэхээр чанга бэлдэж үзлээ. За тэр бас нэлээд бас ширүүн байх шиг байна те. Наполеон анх үүснээс хойш Гэтэ миний асуултууд өгнө гайгүй шүү дээ. чи нэг асуулт асуух. Харин асууж үзтiin юм уу? Миний асуултууд өгнө гайгүй дээ. Гэтэ өөрөө л гайгүй гэж бодсон байж магадгүй. За одоогийн байдлаар мөнгө жаргал 3 асуултанд хариулснаар өнөөдрийн таамаг хөө тэргүүлж байна. Гоё ээ нөө хүнд асуултууд гэсэн байна. 7-ны нэг өдрийн 88 61 байна уу? Өглөөний мөнгө тахана байна. Өглөөний мэндэ. За. Наполеоны эсрэг хэдэн удаа улс орнууд эвсэл байгуулалт дайцсан бай 4-гээ дунсан байгаа. Тоо хэлнэ цаг явсан. Эвсэл байгуулсан гэж юу? Тийм хэдэн удаа эвсэл байгуулж эвслийн дайн хэдэн удаа болсон бэ? тоо хэлнэ. 4 бол биш байсан. Нийт улсын тоо асуугаагүй шүү. Давтамжийг асууж байгаа шүү мөхөд баг. Тэгээ заавал 3 2 4 биш нэ. 4 биш. Та тэгвэл 5. 5 биш Бас биш байна. байна. Холбоосон баярлалаа. Холбоосон баярлалаа. За холбогдсон баярлалаа.
Дараагийн сонсогч бүгдээ авцгаая. 9988 байна уу? Манай өглөөний минь хэлбэн. Өглөөний мэндэ. За. Наполеоны эсрэг хэдэн удаа улс орнууд эвсэл байгуулж тайцсан бай. Шууд хариултаа авч олон тоо хэлнэ. Цаг явсан. Тоо хэлнэ. 7. Вау. Янзын 7 удаа эвсэл байгуулж байлжсэн. Испани, Францын голд байдаг жижиг улсыг юу гэж нэрлэдэг вэ гэсэн байна. Цаг явсан. Испани, Францын дунд байдаг нь үү? Тий. Өө би нэг яг нэг төдөө асуулт байсан. Нэг Андоролоо хат. Цаг туссан байна. Таны хувилбар 3. За зэнийг Андора гэж бодох юм. Андора. Бодсон байна. Баяр үргээ. Дараагийн асуулт, 3 дахь асуулт. Өмнөх 2 тооны нийлбэрийг агуулсан дарааллыг хэний дараалал гэж нэрлэдэг вэ? Цаг явсан. Юу нэ? За асуултад хэлээд ойлгох. Өмнөх 2 тооны нийлбэрийг агуулсан дарааллыг хэний дараалал гэж нэрлэдэг байна. За алдартай нэг дараалал гэдэг юм байна. Алтан харьцаа үүнээс гаралтай гэж бас үздэг. 3. За байж юу нэ? Өмнөх 2 тооны нийлбэрийг агуулсан дараалал. Тий. 1 2 3 5 гэж явдаг байна тий. 2 юу нэ? 1 2 3 1-ээр 2-ыг нэмэхээр 3. 2-ээр 3-ыг нэмэхээр 5 гэд энэ явдаг дарааллыг хэний дараалал гэдэг вэ? 5-ыг нэмэхээр 8. юм блэ? 3 2 1 орж ирсэн. Орсон. Ямар азгүй бэ? За албагцсан Би баярлалаа. хөртлөнгөөс заримдаа цагаас За яалч ч мэдчихэж байгаа байна. Нэрээ ингээд бас ийм хүнд асуултуудын дараа толгой хайргээд нэрээ хариулахад хэцүү байх бах. За хамтран ажиллашааг л танилцуулах юм. За тэгээ. Манай нэвтрүүлэгтээ гэр бүл төвтэй арга билег хотхон хамтран ажиллаж байна. За энэ зундаа багтаад байртай болмоор байгаа хүмүүс наашаа анхаарлаа хандуулж байгаарай. Арга улиг хотхны зүгээс танд хаан журхад цоошин төлбөрийн нөхцөлийг санал болгож байна. 6 дугаар сарын дуустал 60 сая төгрөгийн урьдчилгаа төлөөд 7 дугаар сарын дуустал 70 сая төгрөгийн урьдчилгаа төлөөд шууд гэрээгээ байгуулад энэ оны 3 дугаар улирлалд ашиглалтанд орох төслийн Б, С, Д блокоос байртай болох боломжтой болсон байна. За өөрөөр хэлэх юм бол та 6 сард 60 сая, 7 сард харин 70 сая төгрөгийн урьдчилгаа төлөөд за тэгээд үлдсэн энэ нөгөө нэг байрныхаа мөнгийг хуваа байр ашиглалтанд ортол хуваан төлөх нөхцөлтэйгээр шууд гэрээ байгуулагдаж байгаа юм байлээ. Танах чи хэнцэн ашиглалтанд орно гэлээ? Манайх одоо 6 мургаад байгаа. Энэ нөгөө нэг юу юм? E2 нь урд урдаас харсан блокуд тахгүй юу? Тэгээд А ашиглалтанд орсон. Одоо манайх E нь орно. Тэгээд яг нэг голын байрнууд нь болохоор B, C, D блокуд тахгүй юу? 3 урт нь. Аа. Тэгэхээр энэ жилдээ гэсэн үг үү те? Энэ жилдээ. Ерөөсөө тун удахгүй гаргаж байгаа юм байна шүү дээ. Тэгээд энэ чинь нөгөө нэг 6-7 сарда багтаад ингэж төлөөд тэгээд ер нь бол төлөвлөгөөр бол энэ хотхнууд нь юу ачих байхаа 25 оны 3 дугаар улирал багтаагаад 5 блоко бүрэн ашиглалтанд оруулна гэж байгаа. За манай хотын төвчин ерөнхийдөө ингээ нэг тийм гол инх тайвны үргэнчлэгээд том гол замд болохоор увтаашаа зүүнээсээ баруун тишээ л төв замл гэж тооцдог. Аяг үнэндээ бол энэ одоо арга билег одох юм бол хотын төвөөс ердөө талбайс 2.2 км-ийн зайтай алхаад очих зайд байгаа. Хотын төвд Ийм учраас ялцгүй төвдтэй сонгосон юм шүү дээ. Ийм боломжтой. Тэгээ дээрээс нь нөгөө гэр бүл дээлтэй хотхон гэж байгаа. Одоо жишээлбэл ингээд community center гэдэг бүгдээрээ нийлээд ингээд сөөх мөхөө юу гэдэг те хуралдах шаардлагатай гаднаас нэгэн хүмүүс ирэх бол ингээд суулгаж байгаа хүлээлгийн танхим буюу community centerтэй. Тэгээ дээрээс нь хүүхдүүдийн 960 хүүхдийн сургуультай 240 хүүхдийн цэцэрлэгтэй гэдэг ингээд айгүй гоё юм амьдрах таатай орчныг бүрдүүлсэн билээ. Тэгээ хотхноо тойруулаад нөгөө бүх авто замтайгаа холбогдох тийм засамлуудыг нь бас шийдээд өгсөн. Нэг давхартаа ингээ зөндөө олон үйлчилгээний газрууд байгаа. Тэгэхээр ер нь бол энд амьдрахад айгүй таатай гэж хэлж байна. Тэглгүй яах вэ? Арга билег хотхон гэдэг та бүхэн фэйсбүүкээр хайвал за фэйсбүүк пэйж нь байна. 32 мянган дагагч арга билег гэдэг ногоон өнгийн профайл зурагтай энэ одоо фэйсбүүк пэйж дээр нь арга билег хотхны зохион байгуулалт за видео танилцуулга за үн үртэг бүх дэлгэрэнгүй мэдээлэл нь байна шүү. Та бүхэн сонирхоор лайк дараарай. Харин утсаар мэдээлэл авъя гэвэл 7211 тэг юм байна. 7211 тэг. Манай нэвтрүүлэгтээ гэр бүл төвтэй арга билег хотхон хамтран ажиллаа. Баярлалаа. Зя та мэдхүн нэвтрүүлэг үргэлж байна. Дараагийн сонсогч бүгдээ авцгаая. 8875 байна уу? Манай өглөөний минь түпэ байна. Өглөөний мэндэ. Өглөөний мэнд. За, ийм асуулт байна. Өмнөх 2 тооны нийлбэрийг агуулсан дарааллыг хэний дараалал гэж нэрлэдэг вэ гэсэн байна. Цаг явсан. Юу нэ? Өмнөх 2 тооны нийлбэрийг агуулсан дарааллыг хэний дараалал гэж нэрлэдэг вэ? Өмнөх 2 тооны нийлбэрийг Агуулсан. Өмнөх 2 тоо. 1-ээр 2-ыг нэмээд 3. 2-ээр 3-ыг нэмээд 5. 3 дээр 5-ыг нэмээд 8. 5 дээр 8-ыг нэмээд 13 гэх мэт явдаг байна. 3.
2. За уучлаарай. Өдрийн За, сайн баярлалаа. хүрээлээ. Хүрүүлээрэй. Баярлалаа. За энэ бүр төхүүлээ. Одоо дараагийн хүнд бол хэлэх боломж нь олгоно. За энэ хүн бол мэдээж хэрэг Итали нэртэй тийм. Энэ Итали хүн ямар учиртай хүн бэ гэхээр алгебр буюу одоо юг Арабд очиж бас тоо нэлээд судлаад Европт одоо математикийн шинжилгээ хүн дараагийн төвчний Араб тоог оруулж ирсэн хүн гэдгээр алдартай. 80 69 68 байна уу? Өглөөний мэд нараа. Өглөөний мэндэ. За. Та зөв комент хийсэн харагдсан да хариултаа хэлэх үү шууд. За Фибоначчийн дараалал гэдэг. Фибоначчи. Баяр хүргэе. Фибоначчи. Дараагийн асуулт. Яа, одоо орондоо холбоотой асуулт. Чи асуух уу? Гэхдээ хинээс нь асуумаар та сан гаргууны асуултанд хариулах уу эсвэл миний асуултанд хариулах уу? Сэтгэлийн асуултанд хариулъё. За ингэж байна. Энэ бид хоёр л адилхан эзнээ өгүүлжээ гэж бодоод имэйлийг нь авч нуруугийн намраан эртний сайхан толгойг нь илвэ. Энэ хэний бүтээл вэ? Цаг ялсан. Энэ бид хоёр л адилхан Хувилбар байхгүй юу? хувилбар авахгүй. Өнөөдөр хүнд асуулт. За бодъё лав сүрэн гэл. Лав сүрэн биш юм байна. Лав сүрэн байна. Өдрийн Өдрийн сайхан хүрээлээрээ. За. За. Дараагийн сонсогч авахаас өмнө. За одоогийн байдлаар 3 асуултанд хариулснараа мөх жаргал тэргүүлсэн хിവэр байгаа юм байна. За түрүүн яг энэ Фибоначчи дээр сэлб асуух гад тэгээд унцлоо те. Тэгсэн. 3 асуултанд хариулаад зэрэгцэж эхлэх байсан. За ийм байдалд одоо явж байна. За хүн цээжтэй ямаан бөхстэй домгийн амьтдыг югдөг вэ? Энэ хүн билүү? Үгүй биш. Биш ээ. Ажлын асуулаа. Чи миний асуултыг задлчихлаа. За яах вэ? Доороос явсан. 88 тэг тав. Байна уу? Тэмнэ. Өглөөний минь. Игон байна. Өглөөний минь. Бэлгүй хэдэн настай байлээ? 11. 11. За 12 жилийн 8 дахь амтныг яс нэрлэе да хэдүүлээ? Хонь. Хонь. Баярлалаа. Дараагийн асуулт. За Монголын нус төвчөө хэдэн бүлэгтэй юм бэ? Цаг яс. 6. 6 биш юм байна. биш юм байна. За холбосон баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За Монголын нууц товчоо хүүхдүүдээс бас тусдаа асуулт. Гэхдээ яг 5 дахь өдөр бүгдээрээ хэдэн ч асуултанд хариулж болох дүрмээрээ хүүхдүүдийг оруулъя гэдэг хүсэлтийн дагуу хүүхдүүдээс ч бас асууж байгаа. За энэ хүн өнөөдөр хамгийн олон асуултанд хариулсан нэг сонсогчийг шалгаруулна. 8611 байна уу? Байна өглөөний мэд. Өглөөний мэнд. Хинтэй холбогдсон бэ? Нэм баяр байна. Өглөөний мэнд. За хэдүүлээ нэг ийм асуултан дээр явж байгаа. Энэ бид хоёр л адилхан эзнээ өгүүлжээ гэж бодоод имэйлийг нь авч нуруугийн намраан эртний сайхан толгойг нь илвэ. Энэ хэний бүтээл вэ? Энэ Цаг ялсан. Энэ хүрмөр гэнэ. Хүрмэр найрагл биш байна. За Хам сурунгаа биш. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Гэтэ морьтой холбож утсан гоё логик байна. За энэ асуултан дээр бас 3 дахь нь авах юм байна. 8026 байна уу? Байна. Өглөөний мэд батал. Өглөөний мэнд. За, та 3 дахь хүн болж байгаа шууд хариултаа авч болно. Энэ бид хоёр л адилхан эзнээ өгүүлжээ гэж бодоод имэйлийг авч нуруугийн намраан эртний сайхан толгойг нь илвэ гэж. Энэ хэний бүтээл дээр гардаг вэ? Цаг ялсан. За хариултаа авъя та. Энэ хүрмөр гэсэн биш байна. Биш байна тий. За энэ бол дэндвийн бүрэгдэрж байгаа бүтээл Хөхтаалан бэн тэрлэг гэдэг найрагл хэсгээс байна. Хөхтаалан бэн тэрлэг өнөө. Хүн болгон л энэ найраглыг мэддэг тий. 10 жил тахад дандаа цэвэрлүүлдэг. Хэлдэг байжээ. За таны хувьд эхний асуулт. 2 дугаар дайны өмнөх нацист Герман болон зөвлөлт холбоот улсын Польшийг хоёр талаас эзлэх нууц гэрээг хэний гэрээ гэж нэрлэдэг вэ? Цаг явсан. Нууц гэрээг. За энэ тухайн улсуудын гадаад хэргийн яамны сайдуудын нэрээр л нэрлэгдсэн байдаг юм шиг байна. Сайд 3 За холбогдсон баярлалаа. Биш юм байна. За энэ гадаад хэргийн яамны сайдуудын нэрээр нэрлэгдсэн юм гэрээ байдаг. Зөвлөлт холбоот улс руу 1939 онд нацист Герман 9 сарын 1-нд цэрэг оруулсан байхад ердөө 17 хоногийн дараа зөвлөлт холбоот улс Польшд цэрэг оруулсан дараа зөвлөлт холбоот улс зүүн талаас нь бас цэрэг оруулсан байдаг. Сүүлд нь энэ хоёр үхсэн хуульсан тодорхойлсон тийм. За энэ алдартай гэрээг хэний гэрээ гэж нэрлэдэг вэ гэж байгаа. За нэгнийх нэр нь хэлэхэд бол болно. Би бол нэгийг хэлээ. Нэгийг санахгүй байна.
77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлаа холбогдно. За энэхүү одоо өнөөдрийн сүүлийн сонсогчийг авч магадгүй юм шиг байна. Тийм байна. Та бүхэн мэдж байгаа бол холбогдоод хариулаарай гэсэн байна. Юм хэрэг битэр л адилхан юм байна да. 88 28 байна уу? байна шүү холбогдсон. 7-нд сонсож байхдаа 3 цаг холбогдсон. Оо, за тавтаа марил. Байнгын сонсогч. Хинтээ холбогдсон бай? Мөнх бол нэ мөнх. Мөнх бол. Мөнх болд. За мөнх бол ийм асуултан дээр явж байна. 2 дугаар дайны өмнөх нацист Герман болон зөвлөлт холбоот улсын Польшиг 2 талаас эзлэх нууц гэрээ Хиний гэрээ гэж нэрлэдэг бай. Цаг явсан. 2 хүний нэртэй гэрээ мөн билүү? Мөн штэ. Мөн. Риббентроп Молотов. Риббентроп Молотов. Дараагийн асуулт. Санчрын усан дагуулыг юу гэж нэрлэдэг вэ гэсэн байна? Мөсөн дагуулч гэж хэлж болно. Цаг явсан. Мөсөн дагуул. За нарны амьтад хамгийн их устай дагуул нь бол Европа гэж явдаг санаж байна. За энэний араас явдаг нэг дагуул гэдэг юм байна. 3. Наа чи нэг томото нэртэй байдаг хаа тий. Үгүй ээ. Үгүй юм байна. Үгүй юу юм. 2. За мэдхгүй юм байна уу. За холбогдсон хэлсэн баярлалаа. баярлалаа. Сайхан өгүүлээрэй. За уг нь бол гоё хариуллаа тий. Риббентроп Молотовын гэрээ. За Дахиад нэг сонсогч авч амжихаар энэ дааг нь. амжихаар энэ да тий. За нэг хүн холбогдчих. За хүлээж байна. Одоогийн байдлаар хэрвээ дахиж хүн орж ирээд 3-аас илүү асуултанд хариулах бол мөнх жаргал ялагчаар тодорхойлно. За мөнх жаргалын хүн 5 дахь өдрийн энэ онцгой дугаард Ялагч бол жоох шиг нэлээд олон удаа төрүүлсэн. За энэ хүү дараагийн юугаа авч явах шиг байна. Төрөөгөө авахаар юм шиг байна. 89 86 гэсэн чинь уцаа тасалчлаа. За энэ хүрээд манай өнөөдрийн та мэдхүү нэвтрүүлэг өндөрлөх болсон юм байна. Та мэдхүү нэвтрүүлгийн өнөөдрийн дугаартай Монос хүнсийн өвдөс төтөрүүлсэн барагшуун хамтран ажиллаа. За мөн гэр бүл төвтэй арга бэлэг бодгон хамтран ажиллаа. Өнөөдрийн манай та мэдхүүгийн баасан гаригийн онцгой дугаар тусгай дугаар дээр мөнх жаргалын 3 асуултанд хариулснаар ялагчаар тодорж байна. Мөнх жаргалтай ээлжид ялтаа авсанд нь баяр хүргэе. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 9 цаг 10 минутаас манай эфир Hot Topics нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. Баярлалаа.